Та бүхний амрыг ирээд цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлсэн гэмтрэг зөрчлийн тоо мэдээлэл болон онцлог хэргийн шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг хүргэе. Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 7 сарын байдлаар 80709 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж өнгөрсөн 7 хоногт 306 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ. Бүртгэгдсэн эргийг англиар нь авч үзвэл хүний амь насыг хохируулсан 2, бусдын биед халдаж хохируул учруулсан 77, хүний бэлгийн эрхчлөө халдшгүй байдлын эсрэг 11, өмчлөх эрхийн эсрэг 102, олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 2, хүрээлэн байгаа орчны эсрэг 15, хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 90, бусад төрөлд хамаарах 7 хэрэг байна. Иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс бид дараах хэргийг онцолж байна. Захим зараар насан туршаагүй охидын биеийг байсан бүлэг этгээдүүдийг илрүүлж шүүхэд шилжүүллээ. Насан туршаагүй охидын эмзэг байдлыг далимдуулж 2024 оны 6 дугаар сараас тус оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд цахим орчинд санхүү аавна гэх зар мэдээллийг байршуулж бусдад биеийг нь үнэлүүлдэг байсан этгээдүүдийн үйлдэлийг илрүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий 4 этгээд нь цахим зарын дагуу холбогдсон иргэдэд насан туршаагүй охидыг хүргэж өгөх нэрийдлэр бусдыг дээрэмдэх, заллах, эд хөрөнгийг авахар занл хийлэх, хүний эрүүл мэндэд хохирол учруулах зэрэг гэмтэрэг үйлдсэн болохыг шалгаж тогтоон эрүүг хуулийн тусгай ангийн 12-ийн 3 дугаар зүйлд заасан бэлгийн мүлжлэгийн гэмтэрэг үйлдсэн болон бусад хууль бус үйлдэлүүдэд ялагдагчаар тутан энэ оны 8 дугаар сарын 20-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ. Энэ төрлийн гэмтэрэг үйлдэгч этгээдүүд нь эцэг их асран хамгаалагчийн хараа анилцал охидыг эрхшээлдээ оруулж хохирогч болгож байгаа тул эцэг их асран хамгаалагч та бүхэн хүүхдэд тавих хараа анилтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Өнгөрсөн 7 хоногт цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 45958 гомдол мэдээлэл бүртгэгдэж 46160 иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж 46160 зөрчлийг шийдвэрлсэн байна. Бүртгэгдсэн зөрчлийн эргийг англиар нь авч үзвэл олон нийтийн газарт зөв бусаар бие авч явах 2912, танхаарах 212, хүний биед халдах 290, гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль зөрчих 220, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 41885, бусад 641 зөрчил байна. Дээрх 46160 зөрчлийг шийдвэрлэлтийн төрлөөр нь авч үзвэл шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан 248, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож давтан зөрчил гаргасан үндслэлээр баривчилж эрх ассан 195, замын хөдөлгөөний дүрм зөрчсөн 568 иргэнийг торгож эрх асгах шийтгэл оногдуулсан бол 45147 иргэн хуулийн этгээдэд торох шийтгэл оногдуулжээ. Мөн хүүхдийн эрхийг зөрчсөн 60 иргэнд 17 сая 400 мянган төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 183 иргэнийг шүүхээр 7-оос 30 хоног баривчлуулах саналыг хөрвүүлж 36 иргэнийг 4 сая 385 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. Иргэд та бүхний гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлсэн гэмтрэг зөрчлийн тоо мэдээллийг хүргэлээ. Та бүхний шинэ 7 хоногийн ажилд амжилт хүсье.